Та нар анзаардгүй хамгийн их өөртөө ихтэй хүмүүс нэг бол хайрладаг, нэг бол үзий яддаг. Jenny яг ийм. Тэгвэл яагаад хүмүүс Jenny Kim-ийг үзий яддаг вэ? Гэхдээ бас нэг энэ шалтгаанаас болж хүмүүс түүнийг хайрладаг. Jenny Kim бол дэлхийн хамгийн татах хувцастай эмэгтэйчүүдийн нэг. Хүмүүс яагаад түүнд ингэтлээ татагдаж бас зэрэгцээд шүүмжилдэг вэ? Тэр анханасаа юм байгаагүй. Алдартай болохоос өмнө тэр зүгээр л гадаад зурж байсан. Өөрийгөө ойлгох гэж байсан нэг охин байсан. Хүмүүс түүнээс нэг л зүйл хүлээж байсан. Энгийн зам, их сургууль, аюулгүй амьдрал. Гэхдээ тэр өөрийгөө сонгосон. Тэр хүчим сонгосон. Амжилтанд хүрэх баталгаатай биш ч байсан. Энэ олон жилийн өөрийнх нь хөдөлмөр нурж болох байсан ч гэсэн тэр өөрийнхөө аз жаргалыг сонгосон. Гэтэ одоо ч гэсэн нэг зүйл өөрчлөгдөв. Тэр үргэлж өөрийгөө нийт тавьдаг. Нийт. Тэр өөрийгөө үргэлж бэлэн, төс харагдуулах гэж шахдаггүй. Учир нь түүний бие, сэтгцийн эрүүл мэнд нь хамгийн чухал. Хамгийн сонирхолтой нь энэ шалтгаанаар хүмүүс түүнийг маш их хайрладаг, эсвэл бүр үзэн яддаг. Жишээ нь нэг үе хүмүүс түүнийг хичээхгүй байна гэж шүүмжилж байсан. Гэхдээ үнэн дээр тэр шагаагаал гэмтээсэн байсан. Одоо та нар боддоо хэрвээ чи байсан бол бусдад таалагдах гэж өөрийгөө шахах уу? Эсвэл өөрийгөө хамгаалах уу? Мэдээж Jenny өөрийгөө сонгосон. Тэр тайзан дээр гарсаар л байсан. Дэлхий ойлгохгүйсэн ч гэсэн тэр өөртөө идэрэх баг зэрэг хугацаа өгсөн. Дараа нь юу болсон бэ? Тэр илүү хүчтэй эргэж ирсэн. Энэ бол ялгаа. Энэ салбарт ямар ч байсан үргэлжлүүлэх гэдэг дарамт байдаг. Гэхдээ тэр өөр байсан. Тэр өөрийгөө алддаггүй. Тэр яардаггүй. Гаргаж байгаа бүх зүйл нь өөртөө нийцж байгаа эсхийг бодож гаргадаг. Тиймээс түүний ажил нь жинхэнэ бас үнэн сэтгэлээсээ мэдрэгддэг. Тэр бусдын төлөө хөөцөлддөггүй, хин нэгний нөлөөнд амархан ордоггүй. Зүгээр л тэр талархдаг. Гэхдээ огац өөрийн шийдвэрийг өөрөө л гаргадаг. Тийм болохоор тэр ямар ч хамаагүй өрсөлдөй зүйл хийсээр л байдаг. Жишээ нь The Idol дээр тоглосон. Олон хүн шүүмжилсэн. Гэхдээ тэр өөрийг нь сорьсон, өөрт нь зөв санагдсан зүйлийг хийсэн. Тиймээс л хүмүүс түүнийг шүүмжилдэг. Гэхдээ яг тэр шалтгаанаар нь бас хүндэлдэг. Гэхдээ нэг үнэн бий. Хүмүүс чамтай яаж харьцахыг чи өөрөө л заадаг. Хэрв чи өөрийгөө нэгдүгээр тавил зарим хүмүүс таалагдахгүй ч магадгүй. Гэхдээ энэ бол өөрийгөө хүндлэх хамгийн том алхам. Тийм ээ, тэр боломжийн орчин төрж өссөн. Гэхдээ энэ нь амар байсан гэсэн үг биш. Өөр байх нь өөрөө маш их зориг шаарддаг. Гэхдээ бид түүний сэтгэлийг нь авчруулна. Өөрийгөө хайрлах, өөртөө хөрөнгө оруулах. Тэгвэл бид хүсээгүй бүх зүйлсээсээ айхгүйгээр олдож чадна. Чи өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээн. Чи үнэхээр мундаг, сайн байж болно. Гэтэ өөрийгөө алдсан бол чи хинч. Тиймээс эхлээд өөрийгөө сонго.